Амен. Тэгэхээр энд юу гэж хэлж байгаа нэхээр нүдэнд үл үзэгдэх нэгэн тулаан болж байгаа. Тэмцэл. Энэ тэмцлийг юу гэж хэлж байгаа нэхээр мах ба цусны эсрэг биш, харанхуй хүчний эсрэг. Ирэх мэдлүүдийн эсрэг. Тэнгэрлэг бузар муу сүнсний эсрэг гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бузар муу сүнсний эсрэг буюу Улаанбаатар хотыг маань, улс орны маань хүн бүрийн гэр бүлийн амьдралд янз бүрийн арга замаар орж нөлөөлөн амьдралыг нь туйлдуулж зүрх сэтгэл амьдралд нь байх ёстой амар тайвныг хулгай хийж байгаа тэр л харанхуй хүчний эсрэг бид тулалдаж байгаа гэсэн. Бид зөвхөн сүм дээрээ цуглаанд яваагүй. Бид нэгэн сүнслэг тулаанд орж байгаа. Хотоо бурхан руу авцрах, ард түмнээ бурханы ёроол руу, хараалт ороос, худал хуурангаас, ёрын муу бүхий тэр харанхуй хүчний иргэшээлээс бурханы гэрэл гэгээтэй амар амгалан амьдрал руу авцрахын төлөө тулаанд орж байна гэсэн. Амен. Амен. Энийг бид үнэхээр ойлгох ёстой. Анх би цуглаанд ирсний дараа бурхан надад нэгэн чухал зүйлийг таниулсан нь сүнслэг ертөнцийн талаарх ойлголт байсан. Хүмүүс цуглаан дээрээ буцахтаа юу гэж боддог гэхээр өө их дажгүй газар юм, хүмүүс нь их гоё нүүр дүр үнээс хүмүүс байд юм байна. За их чухал үнэн юм ярьдаг юм байна. Дуу их аятайхан гоё аялгаутай, сонсож байгаагүй хэрэг нэг гоё үгтэй дуунууд байдаг юм байна гэж хэлдэг. Харин миний хувьд болохоор анх цуглаанд дөнгөж ирээд нэг сонин зүйл мэдэрсэн. Тэр нь юу вэ гэхээр үнэхээр бурхан байна гэдгийг мэдэрсэн. Бурхан байна, бурханы хүч чадал, бурханы оршихуй, ариун сүнс үнэхээр байдаг юм байна гэж мэдэрсэн. Сүнслэг ертөнцийн талаарх ойлголтуудыг авсан гэсэн. Үүний дараагаар юу болсон гэхээр муу ёрийн сүнс ч гэсэн байдаг юм байна гэдгийг ойлгосон. Бурхан анх хэрэг үед би нэг цагийн турш уйлж байлаа гэсэн. Нэг л ёр бусын оршихуй би яваад орчихсон. Зүрх сэтгэл дотор маань байгаа тэр олон асуудлууд нэг нэгээрээ дэлгэгдэж бурхан надад найдвар байгаа дахин сануулж ирсэн. Тэгэд үүний дараа юу болсон бэ гэхээр миний амьдралд маш олон асуудлууд ирсэн. Шалтгаан юу гэхээр манай гэр бүл ламын гэгэн гэдэг овогтой. Лам нарын удам. Тэгэхээр ламын гэгэн гэдэг овогтой буюу лам нарын удам буюу шүтэнээр дүүрсэн гэр бүлтэй би холбоотой байсан. Олон зуун жилийн туршид монголчууд биднийг мунхруулж байсан. Хүний бодол санаа үр ухаанаас гарч ирсэн зорсон, зурсан, шавсан, сэлсэн, цутгамал хөргүүдийг бурхан гэж шүтэн хов тавилангаан даатгаж байсан. Мөн уул усыг төрөн урсгалтай голыг нүдэнд их өрмөц харагдсан олон салаан мөчөртэй моддыг бурхан гэж шүтдэг монголчуудын нэгэн адил байсан гэсэн. Харин уул усын бус, уул усын ой модтой, жигүүртэн шууд ангараатан тань тэнгэр дэх марсаар од ирэхстэй бүтээсэн бүтээгч бурхантай уулзсны дараа түүний ерөнхий оршихуйг мэдэрсний дараа сүнслэг ертөнц ямар бодтой юм бэ гэдгийг харсан байна. Тэгээд тэр үр удам дотроос анхны итгэгч хүн бий байсан. Ах トゥ төрөлт садан үр удам одоо гэр бүл дундаасан. Бүр бүхэл бүтэн аавынхаа ээжийнхаа талаас ч гэсэн анхны Христ итгэгч хүн бий. Анхны бурхантай уулзсан хүн бий болж таарсан. Тийм учраас намайг бурхан руу ирэх үед миний ард байгаа гэр бүлийг алдахгүй тулд сүнслэг ертөнцид нэгэн тулаан болсон гэсэн. Библиэр юу гэж хэлсэн байдгүй гэхээр нэг гэмтэн эргэж бурхан руу ирж аврагдах үед Тэнгэрийн улсад асар том баяр хөөр болтгоо гэж хэлж байгаа. За тэгвэл одоо би танаас нэг юм асууя. Нэг хүн төөрж бүтлээд бурханы замаас гажаад энэ дэлхийн шавар шалбааг шиг гим нүгэл бузар муутай холилдон бурханаас төөрөх үед хэн баярлах болоо? Хаан баяр хөөрөх болоо? Хаан баяр хөөрөх болоо? Яг нь адгийн муу ёрын сүнснүүдийн ертөнцид буюу сатаны хаанчлалд баяр хөөрөх. Өнөөдөр яг бид нүдэрээ харахгүй байгаа боловч нүдэнд үл үзэгдэх маш том сүнслэг тулаан бидний эргэн тойронд болж байна гэсэн. Харин өнгөрсөн 5 дахь өдөр бид нар яг л ийм тулаанд орсон. Улс үндэстний маань эсрэг, улс үндэстнийг маань дороотуулж байгаа ёрын улс үндэстний эсрэг бид тулалдсан учраас тэр бас бидэн рүү довтолсон байна гэсэн. За тэгээд энийг би та нарт юу ярих гэдэг вэ гэхээр ах トゥ минь сүнслэг ертөнц бол үнэхээр бодтой. 1-р Петр номын 5-р бүлгийн 8-аас 9-р ишлэгийг хамтдаа уншъя. 1-р Петр 5-ын 8-аас 9. Тийм учраас бид ямар байх ёстой вэ? За энэ дээр харангуут та бүхэн дагуулад хараарай. 1-р Петр 5-ын 8-аас 9. Хамт уншъя. 3 эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гитэн явдаг.
Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүцсэн. Дэлхийд ах дүүнэр чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ гэсэн. Энд юу гэж хэлсэн хэрэг эрүүл ухаантай сонор сэргэг байгаарай гэж хэлж байна. Та нарын өрсөлдөгч болох диавол буюу адгийн муу ярийн сүнсэн хэн нэгнийг залгихаар симхийг ажиглалгүйгээр барьж явах арслан дугайд л гитэн явдгаа гэж хэлж байна. Тийм учраас эзэн өнөөдөр бидэнд юуг сануулж байгаа гэхээр сонор сэргэг бай гэдгийг сануулж байна. 2009 онд эхнэр бит хоёр сайн мэдээний үйлчлэлээр буюу хүмүүс сайн мэдээ тараахын тулд сүм байгаа хэрнээ өнөөдрийн хүртэл улсын бүртгэлд ороогүй байгаа Улаанбаатар хотын Багангаа дүрд татсан. Тэнд дөрөөсөө Бурхны сайн мэдээг эсэргүүцсэн маш том сүнслэг хаалт байдаг гэсэн. Сайн мэдээ тараахад очихоор хүмүүсийн зүрстгэл маш хатуу. Тэгээд сайн мэдээд хаалттай. Дээрний улсын яг бидний очдог тэр өдрүүдэд нэг залуу амиа хорлсон байсан. Өөрийгөө дүүжиж насварсан. Үнэхээр ёрын үзүүс дүүрсэн газар байсан. Аригтэл дүүрэн. Дээр нь бас биднийг очих үед нэг хүчингийн хэрэгтэй холбоотой асуудал тэр газар хүн болгон бараг сонсцсон тийм хэрэг байсан. 14-5 та нэг охиныг нэг залуу хүчирхийлсэн байсан. Ингээ бид нэр тэнд очиод өглөөнөөс орой хүртэл ер нь тэр газар нутгийн төлөө залбирч байсан. Үүний дараа юу болсон гэхээр нөгөө хүчирхийлд өртөж ховрогч болсон нөгөө охиныг гэрт очсон. Гэрт нь ороод бид нар эзний тухай ярьж тэр гэр бүлийн төлөө залбирч нөхөрлсөн. Тэгээд тэр охин их сонирн байсан. Тэг юу ч дуурахгүй. Хүн рүү ч харахгүй сууж. Үнэхээр хүчирхийллийн золиос болоод маш хэцүү байдалтай байсан. Тэгээд бид нар хамтдаа залбираад эзнээс сууж тэр гэр бүлийн авралын төлөө гуйж Бурхны ивэл өрөөл таалал амар тайван тэр гэр бүл дээр ирэхийн тулд тэнд үйлчилсэн. Түгээр барахгүй өнөөх гэмтэргийг үйлдсэн хэрнээ юу ч болоогүй юм шиг алхаж байгаа нөгөө залуу тавс таарсан. Их сонирхолтой. Тэгээд өнөөх залууд эзний тухай ярьсан. Харин нөгөө залуу намайг Бурхан уучлах болов уу гэж асуусан. Бурханд надад одоо цай байгаа юу Бурхны авралт гэж. Тэгээд бид нар эзний тухай ярьж нөгөө залуу гимээсээ гимшиж хамтдаа залбирсан. Тэгэд энэ бол тэр газар нутаг дээр бидний очиж хийсэн үйлчлэл байсан. Яг ингэж залбирч явах үедийг сонирхолтой бидний байрлаж байсан байрны яг хажуудлын байр 6 орцтой байр тий том байр 5 давхар орон сууж байгаа. Гэхдээ нэг ч айл байхгүй хов бас. Тэгээд тэнд ямар нэгэн нөгөө гүйдэлтэй энэ гэж нутгийнхан ярьдаг. Хүүхдүүд очиж тоглохоор хэдэн өдөр халуурчдаг. Хүмүүс тэр газар очиж амиа орлдог. Аригтлт болдог, хүчрхийлэл болдог. Тэгээд өглөө болгон бид нар босоод яг тэр орцнуудын үүдэн дээр очиж тунхагладаг байсан. Энэ бүгдийн цаана байгаа, энэ газар нутгийг хүлж байгаа ёрын муу сүнсний хүчийг Есүсийн нэрээр бид эсэргүүцэж байна гэж залбирдаг байсан. Тэгээд зогсохгүй бид нар тэр газар очиод юу гэж залбирч байсан гэж хүмүүс орхоос айдаг жихүүц сүрж байгаа энэ байранд тун удахгүй дулаан орж, цонх хаалгануутай болж энэ байр ашиглалтанд орох болно. Хогийн цэг шиг утсан байгаа энэ байранд бид амьдралыг тунхаглаж байна гэж залбирдаг байсан. Дүүрэн хог болчихсон байр. Харин нэг гайхалтай зүйл нь юу болсон гэж өнөөх залуу эзэн дээр ирэх тэр үед яг эзэн рүү ирээд гимшээд Бурхныг дуудаж байх тэр үед юу болсон гэхээр яг тэр цагтаа зэрэгцээд манай гэрт хулгай орж ирсэн байна. Улаанбаатар. Тэгээд ихч маань яриа чи хаана яваад байна хурдан иргэр чи хулгай орчлоо гэж. Тэгээд ихнэр бид нар хамт залбираад эхлүүлсэн ажлаа дуусгана. Цаашдаа хулгай орно уу яа нь авах юм бол даваад явсан биз. Гэхдээ нэг сүнсийг аврахын төлөө гэрт маань хулгай орж байгаа бол нэг сүнсийг аврахын төлөө тэмцлээс болов. За тэгж байгаа бол энэ бол ашигтай наймаа байна гэж үзсэн. Нэг хүний амьдрал Бурхантай уулзахын тулд юм болж байгаа бол өнөөдөр ямар аимшигтай харанхуйч худал хуурмаг энэ газрыг бүрхсэн байна вэ гэдгийг бид бодох ёстой. Дээрний улсан гэж 2000 хэдэн онд үлээд 13 онд 14 онд Хэлэлтөө. Тэг Бахангаа явдаг чинь 13 онд бид нар Бахангаа явсан. Тэгээд 9 онд явсан 10 онд явсан юм. 9 онд. 9 онд Бахангаа явсан 13 онд буюу 4 жилийн дараа бид нар очиход нөгөө залбирж байсан байр юу болсон байсан гэж ашиглалтанд орсон байсан. Тог ороод, ус ороод, халуун хөтөн бүлээн бүх юм нь ороод тэгээ хаалга цонхнууд хийгдээд айлууд орсон байсан. Амен. Эзэн үнэхээр талархсан. Тэр газар амь ирсэн, амьдрал ирсэн. Тэгэхээр сүнслэг ертөнцид ийм л тулаан болж байгаа. Бид нар зүгээр л хүмүүсийн бодол санаа, бодлын итгэлцэн хийж Бурхны тухай ярьснаар л хүмүүс Бурхныг ойлгуулна гэж боддог үгүй ээ. Хүмүүсийн нүдэн таглаастай, чихэн бөглөөстэй, худал хуурмагт баригдсан байгаа бол
зүрх сэтгэл нь хатуурсан байгаа бол үнэнийг ялгаж, худлаас ялгаж, харыг цагаанаас ялгаж, гашууныг чихэрлэгээс нь ялгаж чадах чадвараа хүртэл алдсан байдаг. Үнэн худлыг таньж мэддэг. Тэгэхээр яагаад ийм болдог вэ гэхээр үүний цаана маш хүчтэй ёрын муу сүнслэг хүч энэ газар нутгийг эзэмшсэн байна гэдгийг бид ойлгох ёстой. Үүний эсрэг Бурхны охид өгөөд болсон та бид л залбирал ба үйлчлэлээр тэмцэх ёстой болдог. Энэ газар нутгийг Бурхан руу авчрахын төлөө. Амен. Амен. Тэгэхээр ах дүүс минь бид хамтдаа сүнслэг тулаан дотор байна гэдгээ ойлгох ёстой. За тэгвэл муу сүнс хэрхэн бидний амьдралд байр сууриа эзэлж улс орныг маань дарангуйлан захирдаг байна. Хоёр чухал зүйлийг энэ дээр хэлье. Эхнийх нь хуурам шүтэнээр дамжин муу ёрийн сүнс амьдралд орж ирдэг. Библиэлд хэлэхдээ муу ёрийн сүнс бидний гэр оронд бидний зүрх сэтгэл дотор орж амьдардаг гэж хэлсэн. Муу ёрийн сүнс хүний дотор амьдардаг. Гим нүгэл хийсэн хуурам шүтэн мөргөн шүтэж байгаа хүний дотор амьдардаг. Египтээс гарсан номын 20 дугаар бүлгийн 3-аас 5 дугаар эшлэлдэр их эзний өгсөн 10 тушаал дотор хамгийн ихний тушаал нь чи тэнгэр болон газар дээрх газрын доорх ямар нэгэн амьтны төсийг хийж битгий түнд мөргөж шүтэж хов тавилангаа даатгаараа гэж хэлсэн байна. Ямар нэгэн хэмэл шүтэн бүх хий гэж хэлсэн тушаасан байдаг. Арцаасан, сарцаасан их олон шүтэнүүд. Нэгэн залуу эзэн дээр ирсэн. Эзэн дээр ирж Бурхантай уулзахаас өмнө нөгөө залуу маань хойморт нь байдаг нэгэн шүтэнийг Бурхан гэж хүндэлж түүнд хоол цайныхаа дээжийг өргөж бас нөгөө зүйлдээ хувь тавилангаа даадхан залбирдаг гэж. Гэтэл дараа нь юу болсон гэхээр өнөөх залуу эзэнтэй уулзаж авралыг авсан. Тэгээд эзэнтэй уулзаж зүрх сэтгэлээ нэм Бурханыг амьдралдаа өрсөний дараа гэртээ хараад хоймортой байгаа нөгөө шүтэнээ олж харсан чи юу байсан гэж? Шүтэн биш, Бурхан биш. Харин тэр чөтгөр байсан байна гэж харсан. Арцаасан, сарцаасан олон гартай. Нүүр амныг харах юм бол хүн шиг биш, мангас шиг царайтай. Амаараа дүүрэн араас хоёотой. Юм хадсан юм уу, юм идсэн юм уу мэдэхгүй цус мэж болчихсан юм. Доороо ямар нэгэн амьтыг дэвсэлцэн. Нэг гартаа учир уяад бариад нэг гартаа сэлэн барьсан. Гэхдээ яаж би энийг харахгүй сохор юм шиг энэний өмнө мөргөж байсан юм бэ гэж гайхсан. Ер нь та нар шүтэнүүдийг анзаарч хараарай. Хайр татам шүтэн байдаг уу? Яг нүд нэгдээд харвал тэр яг л чөтгөрийн дүрдэр байдаг. Тэр өөр хангаад байдаг нэг шүтэний талаар нутгийн иргэд ярьж байлаа. Юу гэж хэлсэн гэхээр халахын аюу олон хурдыг энд ингээд байрлуулсан. Та очиж үзээч гэдэг. Очсон чинь халахын их хурдууд ингээд хөшөөнүүд байна. Баримл үз. Тэгээд дөрвөөр нээсэн юм хоёр игнэ морд. Тэрний дунд морины шүтэн гэдэг нэг юм байна. Тэрийг та үзээч гэдэг. Эхлээ очоод яг харсан чинь тэр нь юу байсан гэж. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг доороо дэвссэн нүцгэн тийм шүтэн. Хоёр тийм шүтэн байна. Нөгөөх нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг доороо дэвссэн нүцгэн шүтэн. Тэр одоо морьтой ямар хамаатай. Завхаарлын шинжтэй. Өөр хангаа нутаг завхаарлын шинжтэй маш олон шүтэн байна. За бүр нэг нь эрээ цэрээс тэрс нэг юм байна шүү дээ. Эрэгтэй хүний бэлэг эрэгтэйг ингээд уурд хийлгээд тэнгэр рүү гаруулад ингээд тавьчихсан. Та нар тэрийг харж байсан уу? Өөр хангаа тийм шүтэн байна. Ийм шүтэнд мөргөж байгаа ард түмэн завхаарахгүй яах юм бэ? Библиэд үнэнч байхаа болж нүднийхээ хардсыг дагаж гим нүгэл үлдэж ихнэр хүүхдээ нулимстай үлдээхгүй яах? Үүнээс нь болоод янз бүрийн зүссэн бүрийн ёрын муу зүйлс бидний амьдралд болон гэр оронд бидний зүрх сэтгэлд нэвтэрдэг гэдгийг бид ойлгох ёстой. Дуулал номын 135 дугаар бүлгийн 15-аас 18 дугаар ишлэлийг хамтдаа харъя. Дуулал 135-ийн 15-аас 18. За хамтдаа уншия 3-ий. Үндэстнүүдийн шүтэн алтан мөнгө хүний гарын бүтээл юм. Тэд амтай боловч ярьдаггүй, нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй. Аманд нь амьсгал алгаа. Тэднийг бүтээгчид, тэдэнд итгэгчид бүгд тэдэнтэйгээ адилхан гэж. Та юунд хувь тавилангаа даатгаж юу бичсэн шүтдэг вэ? Та түүнтэйгээ адилхан болдог. Түргэн мууртай, ууж иддэг, завхаарлын шинжтэй шүтэнүүдэд мөргөл түүнтэйгээ адилхан бол.
Бид яг шүтэнтэй холбоотой зүйлүүдийг бодох хэрэгтэй. Таны гэр оронд ямар нэгэн шүтэн байр сууриа эзэлсэн байгаа юм шиг. Амар тайван авцардын гинлээгээд баахан зам тавьчихдаг. Гэтэл гэр оронд амар тайван ирэхгүй хэрэг шугам байгаа л гэдэг. Хил амнаас хол байлгад юм агаад хөрөөний эртээ баах юм эсвэл яадаг вэ? Зарааны нөгөө үс тодхондоо зүүдэг. Тэгээд та боддоо хил амнаас зайлсан уу? Харин манай гэр бүлийн хувьд бол бид хоёр эзэн дээр ирээд аврал аваад бид хил амнаас чөлөөлөгдсөн. Охин маань аав нь ээж рүү орилдож эсвэл ээж нь аав руу зүсэн бүрээр хашгирч байгаа ийм чимээ сонсож өсөхгүй байна гэсэн. Гэр бүл маань амар тайван тогтсон. Дээр нь яадаг вэ? Яг занцын утас мутас энэ тэндээ уяал 10-наас шүншгэлсэн ус мус таринцсан яасан юу гэж шүршээл уугаа шавшаалдаг. Амьдрал өөрчлөгддөг бай. Саяхан нэг Facebook дээр ийм пост тавьсан. Тэнгэр рүү харж мөргөөд мөнгө авч даллаа. Тэгээд баяжин амьдрал сайхан болно гэж зүсэн бүрийн шүтэнд мөрөгдөг бид нар шиг мөртлөө маш олон ийм шүтэнтэй мөртлөө ийм ядуу улсын дэлхий дээр байна уу гэж. Ойлгож байна уу те? Төрөвчөнд аримжуулдаг мөнгө гээд ифгээд хуйлаад ийдсэн мөнгөийг явж байдаг. Аз авцардаг янз янз юм гээд гэртээ хадгалдаг. Эдгээр бүгдээр шүтэн. Цаана ямар утгатайг ч заримдаа ойлгодог. Хар халдсан дуулаагээд орой болохоор хүүхдээ аваа гарахтаа хамар дээр нь яадаг вэ хөөд өгдөг. Энэ бас шүтэнтэй холбоотой. Яагаад юм гэдэг утгыг мэдэж байгаа юм? Чөтгөр хэлж яах гэнэ? Өөний чинь хүүхэд биш хар халдсан дуулаа байна гэ харахгүй өнгөрнө гэсэн дом байж. Үннийг хэлэхэд хүний амнаас чөтгөрийн гарт биш бурхны гарт байдаг. Амен. Амен. Нүдэнд харагдах, нүдэнд үл харагдах бүх ертөнцийг бурхан захирдаг. Тийм учраас таныг бүтээсэн, бидний амьдарч байгаа байгаль дэлхийг бүтээсэн. Тэнгэрт байгаа нар сар од мөчөд гариг ирэхс юмс үзэгдэл төмөн бодисыг бүтээсэн. Мөнхийн эзэндээ итгэж хоёр үс итгэлээр түүний хүндлэг амьдрах тун. Өөр аврал гэж үгүй. Өөр үнэн гэж үгүй. Мөн шүтэн шүтэгчд яг түүнтэйгээ адилхан болж хувирдгаа гэж хэлж байгаа. Намайг аав хайр гэдэг чуулганд үйлчилж байгаад яг нэг үйл явдал болж байлаа. Мөнгө хэрэгтэй өр ширэнд баригдсан байсныг ах. Өрнөөс гарахын тулд мөнгөтэй болохын тулд баяжуулдаг хүнжил гэдэг хүнжлийг их үн зохиж байж худалдаж авсан. Улаан луутай хүнжилтэй тэрийг нөмөр хөл баяжчих юм гээ. Тэгээд яасан гэхээр нөгөө хүнжлийг аваад нөмөрсөн ч юм байхгүй үнтэй авсан учраас өр тавьж байгаад авсан учраас автомтаа игээд хадгалсан. Харин яг тэр хүн цуглаанд ирэх үед бид нар гэрт нь очиод хамт залбирчээлээ. Тэгээд тэр үед тэр хүний амьдралыг харуул нэг байгууллагын хашаанд гэр бариад амьдарч байсан. Нэлээд өртөө. Тэгээд сар болгон их хэмжээний өр банкнд төлдөг. За тэгээд 2 хүүхэдтэй. Тийм айлс. Байгууллагын хашаанд гэр бариад амьдарч байсан тэрний бид нар очиод хамт хоол идэнгээ залбирсан. Яг тэгээд залбирч авахд бурхан юу сануулсан бэ гэхээр энэ айлтыг шүтэнтэй холбоотой хүлээс байна гэж сануулсан. Ингээ бид нар залбирж байгаа дараа нь асуусан. Ямар нэгэн хүлээс танаа гэрт байна. За ер нь бол нэг одоо яг бидний өдөрдөж явсан пастор маань юу гэж хэлсэн гэхээр нэг тийм улаан өнгөтэй ер нь бол танаа гэр бүлийн яг энэ амьдрал маш том гай авчирч байгаа нэг хүлээс байна. Тэр хүлээсээ тэр шүтэнээр дамжуулан адгийн муу ярин сүнс танаа гэр бүл танаа амьдрал дээр нэвтэрсэн байна гэж ярьсан. За ингээд дараа нь юу болсон гэхээр нөгөө ах маань гинц санаад автраа авахад час удаан өнгөтэй луугтай хүнжил гаргаад ирсэн. Баяжуулдаг хүнжил байгаа маа. Тэгээ бид нар хамтдаа ярилцаад өнөөх ах маань нөгөө шүтэнээсээ өр тавьж байгаад тэгтээ өрөнд ортлоо нөмөрч чадаагүй байгаа тэр хүнжлөө устгахаар шийдсэн байна. Тэгээ та нарт яг түүнээс болсон процессыг өнгөрсөн хэдхэн 10 жилийн дотор болсон процессыг ярив. Тэр ахын эхнэр нь болохоор нүдний эмч. Тэгээд тухайн үед хараа гэдэг нүдний төвд ажиллаж ирсэн. Нүдний одоо эмчээр ажиллаж ирсэн. Гэтэл хараа нүдний төвийн эмнэлгийг одоо байгуулсан Австрали хүмүүс маань нутаг үз болохдоо тэр гэр бүлд эмнэлгээ бэлгэлчээ үүссэн. Санхүүгийн тал дээр өргөцсөн байгаа биз? Айлын байгууллагын хашаанд амьдарч байсан тэр гэр бүл маань санхүүгийн тал дээр эрх чөлөөнд хүрсэн. Тэгээд өөрийн гэсэн 3 өрөө байртай болсон. Амьдралд нь олон зүйл өөрчлөгдсөн. Том хүн сая Францад сургууль сураад төгсөөд ирсэн. За нөхөр нь болохоор түүхийн ухааны докторант болсон. Одоо Улаанбаатар их сургуулийн түүхийн ухааны доктороор ажиллаж. Анх цуглаан дээр ирэх үед үнэхээр олон зүйл, олон асуудалтай байсан.
Харин амьдралд нь байсан шүтэнүүдээсээ цэвэрлэгдэх үед тэр шүтэнээр дамжин амьдралд нь нэвтэрсэн байсан ёрын муу сүнсний нөлөөнүүдээс ч гэсэн чөлөөлөгдсөн гэсэн. Амьдралд тань ямар нэгэн шүтэн нэвтэрсэн байгаа бол ах дүүс минь цэвэрлээрэй. Тэнгэрийн дор газрын дээр аврал, итгэл, найдвар, ам, баяр хөөр агуулгдсан цорын ганц аврал бол та бидний бүтээсэн мөнхийн эзэн л байна. Амен. Амен. Хоёрдугаар хэрхэн муу сүнс бидний амьдралд нэвтэрдэг вэ? Дуулуургүй байдал дотор амьдарч байгаа юм. Бурхан дуулууртай бай гэж маш олон газар хэлж зааж ярьж ятгсан байна. Харин бид нар дуулуургүй байдлаасаа болоод амьдралд маань ёрын муу зүйлсүүд орж ирэх өв таалгыг нээждэг. Бурхан бүү завхаар гэж хэлээд байхад завхаардаг. Нүдний шунал биеийн хүслээр дагаад завхаардаг. Бурхан бүү худал яриад байхад худал ярьдаг. Бүү ууж идэж, бүү зугаа цэнгэл хөө гэж хэлж байхад зугаа цэнгэл хөөдөг. Тэгээд эцэст нь амьдрал маань яагаад зовлон ирээд байна гэж тоо бодоод гайхаад дүнгийн гарахгаа суугаад. Хэрвээ та дуулуургүй байвал ёрын муу сүнсэнд хаалгаа нээсэн гэсэн. Дуулуургүй байдал дотор маш олон асуудал ирдэг шүү. Яаков номын 4-р бүлгийн 7-р эшлэлдэр эзэнд захирагд. Тэгээд диаволыг эсэргүүц, сатаныг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна гэсэн. Хамгийн эхлээд юу хэлсэн бэ? Шууд эсэргүүц гэж хэлсэн үү? Үгүй. Эзэнд захирагддаг хүн диаволыг эсэргүүцэх үед диавол буюу сатан зайлна гэж хэлж байгаа. Бурханд захирагд. Бүү тэрсэл. Бүү бурханы үгийн эсрэг амьдр. Бүү худал хуурмагтай хутгалт. Их нэртэй нөхөртөө үнэнч бай гэсэн. Дуулуургүй байдал дотор муу ёрын сүнс маш хүчтэйгээр бидний амьдрал нэвтэрч ажилдаг шээ. Матай номын 12-р бүлгийн 43-аас 45-р эшлэлдэр Иесус эзэн нэгэн зүйлийг заасан байдаг. Адгийн муу ёрын сүнс хүний дотроос гараад усгүй хангамал газраар хэрэн гисүвсэлснэ. Би хаанаас гарлаа? Тэр гэр орондоо эргээд очино гэж хэлж байгаа байна. Эндээс бид юу харж болох вэ гэвэл адгийн муу ёрын сүнс хэний дотроос гарсан гэсэн байна вэ? Хүний дотроос. Адгийн муу ёрын сүнс тэгэхээр хаана амьдардаг байх нь вэ? Гин нүгэл үлдэж байгаа хүний дотор амьдардаг. Заримдаа бүр цаанаасаа гэмээр нэг сонин муу бодлоо, гин нүгэлтэй хүслүүд, өөрийн ирэхгүй хэлмээр ёрын муу үгсүүд, хараалууд амнаас урсдаг. Хүний дотор орж эзэмдсэн байгаа муу ёрын сүнснээс болоод архин муухай гэдгийг мэдсэн хэрнээ огж байгаад л уугаад байдаг. Бүр цаанаасаа нэг юм дэцлэгдсэн юм шиг. Хэрэлдэж болохгүй, муудалцаж болохгүй, тэ одоо ингэж хэлэх нь зохисгүй гэдгийг мэдээд байгаа хэрнээ л өөрийн мэдлгүй, өөрийн гэсэн контрол болохгүйгээр ёрын үгсээр бид нар биетэйгээ мэтгэлцэж муудалцдаг. Гэтэл зүгээр наан толгоон дотор ямар нэг өөрчлөлт хийх гээд арх муухай гэдээ яриад өөрчлөгдчихдөг. Үгүй ээ. Харин тэнд эрх чөлөөрдөг. Дотор нь байгаа муу ёрын сүнс зайлж одох үед түүнээс болоод үйлдэж байсан үйл хөдлөлүүд нь үр жимсэн байхгүй болтгоо гэсэн. За миний хүний талаар гэрчлээ яагаад гэвэл олон хүмүүсийн дунд тэр хүн маань гэрчилсээр л яваа. Одоо яг тэр хүн цуглаан дээрээ 1 жил болж байна тийм. 1 жил. Өнгөрсөн жилийн үдийд цуглаан дээрсэн. Тэгэд эртээд Библи уншихын цагаар гэрчилж байсан. Яаж цуглаанд ирсэн бэ гэдээ асуусан ч үгүй яах вэ? Шаардчаад зурагт үзээ сууж байлаа. Нэг 2-3 хоног уудсан байсан. Шаартаад зурагт үзээ сууж байсан. Тэгсэн чинь зурагтаар пастор номлож байсан. Тэгээд тэр номлолыг сонсон чи яг миний тухай ярьж байсан. Тэгээд миний тухай ярьсан тэр үгнээс нь болоод тэгээд дараа нь болсон байхэр зурагтын одоо нөгөө телевизээр утсаар яриад утасны дугаар аваад дараа нь над руу яриад тэгээ бид хоёрын юуны замын хойдолд байгаа Папа кафед уулзсан. Тэгээ сайн мэдээ ярьсан. Харин бурханы өмнө нөгөө маань зүрх сэтгэлээ нээгээд яг газар дээр авралыг хүлээж аваад хамт залбирсан. Зүрх сэтгэлээ нээгээд тэр хүн маань эзнийг амьдралдаа хүлээн авч оруулсан учраас тэр цагаас ахгуулаад 1 жилийн туршид арх угаагүй. Амен. Амен. За тэр хүн нэг босчих юм судлаасаа. Эзэн түүнийг өөрчилсөн. Амен. Түгэл багтуу гэр бүлээ дагуулад цуглаанд ирсэн. Тэгээд баяр хөөртэйгээр их олон удаа ингэж гэрчлэгийг сонсоод би бурхан талархаж. Яагаад арх угаагүй гэж? Энэ бол сонголтын асуудал биш.
Харин түүний цаана байгаа муу ярийн сүнснээс чөлөөлөгдөж Бурхны амь амьдрал сайн сайхан амьдралд нь урсан орж ирсэн учраас альва бүр өөрөө ч тулалдаа дийлж чадахгүй ёрын муу бодол хүслүүдээс чөлөөлөгдсөн гэсэн. Түүний цаана байсан ёрын муу хүч нь нурам унсан гэсэн үг байна. Өчигдөр гимтлийн эмнэлэг дээр очиод бас нэг сонирхолтой дүр зургийг харсан. Тэгээ тэр зүйлийг бас харуулах гэж эзэн явуулчихъя гэж би бас бодсон. Тэр эдамт гимтлийн эмнэлгийн нэг юуны дасаг гэлээ тэр чинь эхоны дасаг. Тэгээ эхоны дасагт ороод нөгөө судас тасарсан байж магадгүйгээд бараг л ингээд хурууны өндөгнөөс хавуулаад цээж хүртэл ингээд бүх судсуудыг бүлгэрлэлтийн ингээд шалгах юм байна. Тэгээ яг энэ нөгөө мултарсан хэсгээс урагшаа хэсэг рүү бүлгэрлэлт нь арай өөр байвал судас тасарсан юм уу хавчуулагдсан гэж үздэг. Тэгээд ингээд удаан хэмжсэн байгаад аюул удаан ингээд судас болгоныг ингээд шалгаадсан. За ингэж байхдаа нөгөө юм чи надтай яриа өргөлсөн. Тэгээд би жаахан ярьлаа. Тэгсэн чинь тэр яриа ямар яриа болж хөрсөн гэдэг нөгөө юм чи хэлж байна. Нэр арай гитэрч байна. Энэ аригтлт нэрээ дэндж байна гэж ярьсан. Яасан гэсэн чинь өдөр болгон 300 гаруй хүн гэмтлийн эмнэлэгт ирдэг гинэ. Хугарсан, мөргүүлсэн. Автын усал хийх юм. Бараг 80 гаруй хүн сохтуутай холбоотой, аригтлтай холбоотой. Тэгээд 2 хүний кейсийн талаар ярьсан. Өчигдөрхөн гэлөө, саяхан гэлөө те нэг 2 хүний талаар ярьсан. Өчигдөр гэж ярьсан. Нэг нь өглөө гэж ярьсан. Өглөө гэж ярьсан нэг нь. Тэгээ өглөө нэг нь юу болсон гэсэн чинь бас л зураг авахгүй гэж баахан явуулсан гэх. Тэгээ юу болсон гэсэн чинь гудамжинд талхаж яваад 3 залуутай таарч өнөөх 3 залуу гал байна уу гэсэн гин. Гал байхгүй гэж хэлсэн чинь яасан том дуутай ингээд шууд төө илүүд утга гаргаж ирээ. Тэгээд зоороо утгалцсан гэж. Тэгээд нөгөө залуу чинь хүн ихийн завдгөө зүгээр төө илүү утга гаргаж ирээ нөгөө 3 хүүхд гэдэг байгаа те. Залуу хүн. Тэгээд зоороо утгалангууд нөгөө чинь шарх гэж утга нь орсон гинэ. Тэгэл яа ингээд газар гівцсэн чинь гівтчээ хооронд нэрээд дахиад 3 утгалчаад яваад ирсэн. Гэхдээ зүгээр 6 гарах гэж хүн алах юм шүү. Тэгэл утгалчаад ирсэн. 2 кейсийг ярихад юм байсан. Нэг нь болохоор нэг залуу машина бариад ихнэр хүүхдтэйгээ явж байсан чинь нэг сохтуу нөхөр зам ундлан одоо эсрэг урсгалд орж ирээд тэгээд нөгөө сохтуу нөхөр тэдний машиныг мөргөсөн. Хажууд нь сууж явсан ихнэр газар дээр нас барсан. 30 орчим насны тэр залуухан гэр бүл ихнэр нь газар дээр нас барж 4 настай жаахан охинтой гончлоод үлдэж. Арх ус нөгөө нөхрөөс болоод нэг гэр бүл ингээд тал болж. Тэгээд тэр эмч юу гэж ярьсан гэхээр өдөр болгон 300 орчим ийм кейс орж ирж байна. Ихэнх нь аригтай холбоотой. Энэ бол зүгээр нэг асуудал биш. Энэ хотыг бүгд нь живүүлж байгаа аригтлтын муу сүнс энэ хотод байна гэсэн үг. Түүгээр барахгүй үүдэнд 3 эмч зэрэгцэл суугаад үзлэг хийж байгаа. Тэгээ надад ямар дүр зураг байсан гэж ерөөсөө яг энэ эмнэлгийн үүдэнд бөмбөг дэлбэрээд байгаа юм шиг санагдсан шүү. Тэгээд ерөөс хаалга мангал ингээд ороостой гараастай. Тэгээд нэг хүн дамжлаад ороод ирэх, нэг нь төшөөлөл ороод ирэх, гадаа тайм болоод байгаа юм шиг. Та нар төсөөлдөө. Хаалга онгоогоос нэг нь төшөөл ороод ирэх, нэг нь дамжлаад ороод ирэх, хөл нь өвдгөөрөө ингээд хугараад хажууд чиг 90 градус хэрэгцсэн. Тэгээд махан дээрээ ингээд санжиханцаа хөл мөлтөө орж ирж. Нэг 2 залуу нэг эмэгтэйг тэр их зодсон байх гэж боддог. Гарын хуглаад, хамрын хуглаад, бухны ясан ус цөмөрцөн. Тэгээд битүү зураг авахгүй болж байгаа. Тэр нөгөө 2 залуу арай л эвдээ хайчмуудаа яриад байгаа байхгүй. Энийг л согтуу. Тэгээд энэ дүр зургийг хараад сэтгэл үнэхээр өвдсөн. Гэхдээ энэ хотод яг юу болоод байна вэ? Зүгээр л үүдэн бөмбөг дэлбэрэл дэлбэрэлтэнд өрцөн хүмүүсийг нэг нэгээр зөөж оруулж ирж байгаа юм шиг завсраг орж ирж байгаа. 3 эмч тэрэгцээд үзэж байхад байнгын оож ир та тийм. Гүр ингээд араасаа оож ирсэн зогсож. Арай л их асуудал байна. Тэгээд эмчнэрийн ярьсан үгийг та нар сонстоо. Аригтлтаас бараг 80 орчим хувь болж байна. Зарим нь сохтуу. Гар нь хугарцлыг ч битгэхгүй байж байгаа. Ийм л асуудал. Энэ бүгдийн цаана зүгээр арих гэдэг асуудал биш ээ. Энэ хотыг яг л харанхуй манан яг бүргцсэн мэт. Муу сүнсний нөлөө энэ хотыг хучсан байна. Тэгээд энэ хотод та бид амьдарч байна. Харин өнгөрсөн 5 дахь бид тэр харанхуй хүчний эсрэг тулалдсан. Бид Бурхны хаанчлал энэ газар нутгийг дүүргэж, гэр бүлүүд эвлэлтэнд нэгдэж,
үнцэнтэй, баяр хөөртэй, утга учиртай амьдралууд бий болох болно гэж аригтал, завхаар, зугаад, сэнглийн эсрэг бид залбирсан. Тэгэхээр энэ зүйлүүдийг та бид бодох ёстой. Тэгвэл хэрхэн бид амьдрал маань болон за утсаар ярихаа болоорой. Амьдрал маань болон хотод маань нүүрлсэн байгаа бузар муу сүнсний эсрэг бид хэрхэн тулалдах вэ? За би 3 чухал зүйлийг хэлээд сургаалаа өндөрлөе. Нэгдүгээр, Тэнгэрийн дор газрын дээр бүхнийг захирдаг нэг нэр байна. Есүс эзэн юу гэж хэлсэнээр би та нарт өөрийн нэрийг өгнө гэж хэлсэн. Энэ бол хамгийн ихний чухал зэвсэг бол эзэн Есүсийн нэрээр бид харанхуй хүчний эсрэг тулалдана гэсэн. Эзэн Есүсийн нэрээр. Үйлс номын 4-р бүлгийн 12-р эшлэлийг харвал эзэн Есүсийн нэр эдгэж тэнхээ оруулсан тухай гардаг. Эзэн Есүсийн нэр өвчнийг эдгэж адгийн муу ёрын сүнсийг хөөн зайлуулж эзэн Есүсийн нэр харанхуйг гэрлээр сольдог. Эзэн Есүсийн нэр тунхаглагдсан газар эвлэрэл ирдэг. Сайн сайхан дүүрдэг. Ёрын муу сүнслэг хүчнүүд хүчээ алддаг гэсэн. Мөн Үйлс номын 4-р бүлгийн 10-р эшлэлийг харуул эзэн Есүсийн нэр нэгэн хүнийг эдгээсэн тухай гардаг бол харин Үйлс номын 14-17 5-40-р эшлэлдэр Есүсийн нэрээр тунхаглан сайн мэдээ тарааж өвчтнүүдийн төлөө залбирч байгаа тэр хүмүүсийг эрх мэдлэгнүүд баривчлаад за нөгөө хүмүүсийг зэмлэн буруутгах та нэг үгийг хэлсэн байл. Та нар өөр зүйлээр ярьж болно. Өөр нэрээр ярьж болно. Дахиж харин Есүсийн нэрээр битгий яриараа гэсэн. Та төсөөлөд үзтээ. Есүсийн нэрээр битгий яриараа. Яагаад вэ гэвэл энэ нэрэн дотор асар их хүч байна. Харин Колосой номын 3-р бүлгийн 17-р эшлэлийг харвал Есүсийн нэрээр та нар ажил ба үг ба үйлсээрээ юу ч гэсэн бүхнийг Есүсийн нэрээр хийгээрэй гэж хэлсэн. Есүсийн нэрээр залбирч, Есүсийн нэрээр хичээлдээ явж, Есүсийн нэрээр ажиллаж, Есүсийн нэрээр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, Есүсийн нэрээр бизнес эхлүүлж, Есүсийн нэрээр хамтрагчдаа сонгоо гэсэн. Амен. Тэнгэрийн дор газрын дээр бүх эрх мэдэл агуулгдсан нэр бол Есүс их эзний нэр байна. Филиппой номын 2-р бүлгийн 9-11-р эшлэлийг тавьж өгөөрэй. За бүгдээрээ хамтдаа уншийе. Филиппой 2-ын 9-11-р эшлэл. Бүгд хамтдаа уншийе. Чангаар уншийе. 3-ий. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөжүүлсэн бөгөөд альва нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Энэ нь Есүсийн нэрд Тэнгэр газар дээр газрын доорх бүгд өвдөг сүгдэж Бурхан эцгийн алдрын төлөө Есүс Христ бол эзэн гэж хэд бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ачаа гэсэн. Амен. Тэнгэр болон газар дээрх газрын доорх бүх зүйлс Есүсийн нэрийн эрх мэдлийн дор захирагддаг. Есүс Христийн нэрээр бид тулалдах ёстой гэсэн. Амен. Эзэн Есүсийн нэрийг бариад амьдрья. Есүсийн нэрээр тунхаглан амьдрья. Амен. Хоёр дахь чухал зэвсэг нь эзэн Есүсийн цус гэж хэлж байна. Илчилт номын 12-р бүлгийн 7-оос 11-р эшлэлийг тавьж өгөөрэй. Илчилт 12-ын 7-оос 11. За бүгдээрээ бас дахиад уншийе. Тэнгэрт дайн болов. Михаил болон түүний тэнгэрлэгч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэрлэгч нар тулалдаад тэдэнд хүч тутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч, диавол буюу сатан гэгдэгч нь хуучны могоо доош хаягдав. Тэр дэлхий рүү хаягдлаа. Түүний хамт тэнгэрлэгч нар ч доош хаягдваа. Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлхийг сонсов. Бурхны өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг, буруутгагч доош хаягдсан тул Бурхны маань аврал хүч хаанчлал ба түүний Христийн эрх мэдэл ирлээ гэсэн. Амен. Энэ хэсэг дээрээс бид юу харж болох вэ? Тэгээд үргэлжлүүлээд нэшлэг уншаа хамгийн сүүлийн эшлэлийн 3-ий. Тэд түүнийг Бурхны цус өөрсдийн гэрчлийн үгээр ялчээ. Тэд өхөн өгтлээ хайрлаагүй юм а гэсэн. Яг саяны эшлэлээс энэ багц эшлэлээс хэрвээ бид харуул Илчилт номын 12-р бүлгийн 7-оос 11-р эшлэлдэр нэгэн түүх гарч байгаа. Энэ бол зүгээр зүйрлэлж. Тэнгэрт нэгэн тулаан болсон. Бурхны эсрэг тэрсэлсэн тэнгэр элч буюу луу энэ газар дэлхий рүү хаягдсан.
Тэгээд өнөөх луу буюу адгийн муур энэ сүнс үе түмэн тэрслэгч тэнгэрлэгч нарын хамт энэ газар дэлхий дээр хаягдсан учраас түүний эрх мэдэл энэ газар нутгийг бүргэсэн байна. Исаи номдэр бас юу гэж хэлсэн гэхээр Тэнгэрийн оддын 3-1 нь хаягдлаа гэж хэлсэн байдаг. Тэнгэрийн оддтой зүрлсэн байдаг. Харин сансар судлалын хүрээнд Тэнгэрийн оддыг судалсан. Ингэхдээ бүх оддыг харж тоолж судлаагүй. Харин хүний зохион бүтээж чадах микроскопын хэмжээгээр олж харахад Тэнгэрт 17 октолиан од байна гэсэн судалгаа байдаг. За октолиан гэдэг нь бол сансар судлалын хүрээнд хэрэглэдэг хэмжээ нэгж байна. 1 октолиан хэрэг хэмжээтэй юм бэ гэсэн чинь энэ дэлхий дээрх далайн эргийн бүх элсний ширхгийг нийлүүлснээс арай ихэ гэж ягтлан хэлсэн юм. Их хөөс. Тэгвэл Тэнгэрийн оддын 3-1 нэхэр хэрэг олон байх байна. Энэ газар дэлхий дээр маш олон ёрын муу сүнсний хүч байна гэсэн. Гэр бүлүүдийг салхад сарниулж, үр хүүхдүүдийг өнчрүүлж, амлсан амлалтуудаасаа буцсан завхаар гим нүгэлд автахад хүргэдэг. Хүсэл тачаалуудыг хүн болгоны сэтгэл зүрхэнд шингээж шивнэж байдаг. Ёрын муу хүч нь байна гэсэн. Маш олон гэр бүлийн сургалт боловсролын хичээлүүд явж байгаа ч гэсэн яагаад гэр бүл салалт жилээр болгон нэмэгдээд байна вэ? 1994 онд 10 гэр бүл тутмын нэг нь салсан гэсэн түүх байна. Харин 20 жилийн дараа буюу 2014 оны судалгаагаар 10 гэр бүл тутмын 3 салсан гэсэн судалгаа. 2017 оны судалгаагаар 10 гэр бүл тутмын 5 салж байна. Ихсэн багц. Асар олон гэр бүл салж. Яагаад ийм их зүйл болж байна? Энэ бол зүгээр ёс суртахуун дутсных биш. Бид ядуу байгааг ихч биш. Эсвэл бидэнд ямар нэгэн мэдлэг дутсных биш. Харин үүний цаана нэгэн сүнслэг хүч энэ газар нутаг дээр ажиллаж байгаа гэдгийг ойлгох ёстой. Бид хэрхэн тулгах ёстой юм бэ? Илчлэлт номын 12 дугаар бүлгийн 11 дугаар эшлэлээр хэлсэнчлэн хурганы цус ба гэрчлэлийн үгээр ялна гэж хэлж байгаа. Хурганы цус ба гэрчлэлийн үг гэдэг нь хоёр зүйлийг биш нэг зүйлийг хэлж байгаа. Гэрчлэлийн үг гэдэг нь зүгээр л миний амьдрал сайхан болсон, эсвэл би зөв сонголт хийсэн, эсвэл би ухаантай үйлдэл гаргасан гэсэн гэрчлэл биш. Харин загалмай дээр урсан Бурхны хураг болох бидний аврагч эзэн Есүсийн цусаар дамжуулан миний гэм угаагдаж, миний амьдралд байсан хараал ерөөлөөр солигдож, миний амьдралд байсан муу сүнсний хүч нөлөө нуран унаад би Бурхны огон Бурхны хүү болсон гэсэн гэрчлэлийн үгээр ялна гэж хэлсэн гэсэн. Хуучин гэрээний үед энэ хоёр бас яг адилхан утгаар илэрхийлэгддэг байсан. Израильчууд Египтийн боолчлоос гарсны дараа яг гарахын өмнө хамгийн сүүлд Бурхан тэдэнд сануулсан зүйл нь нэгэн өөсөвгүй хургыг аваад түүнийг нядлаад цусыг нь тотгон дээр нялаа гэж хэлсэн. Өөсөвгүй өнөө хурганы нэлсэн тотгон дээр нэлсэн цуснаас болоод үхлийн сүнс Израиль айлд орлогоогоор дээгүүр нөмөрч байгаа. Энэ нь хожим бидний төлөө загалмаа дээр цовдлогдох байсан эзэн Есүсийг буюу Бурхны хураг болох бүх хүн төрлөختний амрал болох Есүс эзнийг бэлэгдэж байсан. Харин Израильчууд энэ гэрчлэлийг үе дамжин ярьдаг байж. Хурганы цусыг нэлсний улмаас үхлийн тэнгэрч бидний дээгүүр өнгөрч бид Бурхнаар хамгаалагдсан шүү гэж хүүхдүүдэд дээгүүр өнгөрөх баяр болгоноор жил болгон ярьдаг байсан. Харин дээгүүр өнгөрөх баярын хураг болсон бүх хүн төрлөختний аврал болсон Бурхны хураг бидний аврагч эзэн Есүс загалмай дээр цусаан уусгаж гмийн төлөөсийг төлснөөр л бидний дээр байсан гмийн дарамт хүлээс сулан унсаа гэсэн. Тэгэхээр эзэн Есүсийн цусаар дамжин ирэх ялалтыг бид мэдэх ёстой, тунхаглах ёстой. Өнөө цагт бид хэрхэн тулдах вэ? Хураг болох Есүс эзний цус урснаар ирсэн аврал, ялалт, чөлөөлөлтийг бид гэрчлэн тунхагласнаар бидэнд ялалт ирдэг. Өнгөрсөн 7 хоногт манайд Эрк ахлагчийн гэр бүл зочилсон. Харин манайд нэг гоё бэлэг өгсөн. Тэрийг бид нар хамгийн өндөрт одоо хоймортой залсан. Жаазтай маш гоё үг байсан. Ямар үг вэ гэхээр Христ энэ гэрийн тэргүүн гэсэн үг байсан. Надад үнэхээр гоё санагдсан. Энийг нүдэнд харагдж байгаа харагдахгүй сүнслэг ертөнцид байгаа бүх зүйлс уншаасаа гэж бодсон. Миний гэр бүлийн тэргүүн бол Христ байна гэж. Христийн урсан цусаар бид чөлөөлөгдсөн байт юм ах дүүс. Тэгэхээр бид үр хүүхдийнхээ төлөө залбирахдаа энэ зүйлийг бодох ёстой. Энэ цус урсаагүйгээр аврал чөлөөлөлт найдвар хийхгүй байсан. Охиныхоо төлөө би залбирах болгондоо, хичээлд явахад залбирах болгондоо гар тавина.
Эзэн Есүсийн цусаар би хучиж байна гэд тунгаглаад явуулдаг. Альва буруу хүмүүжил, нөлөөлөл, ёрын муу зүйл, садгийн муу сүнсний нөлөө миний охинд бүү ойлдох болтугай. Есүсийн цусаар би хучиж байна гэж залбираад явуулдаг. Тэгэхээр ах дүүс минь Христийн цусаар дамжин ирэх ялалт бидэнд байна гэсэн. Есүсийн цусаар, эзэн Есүсийн цусаар бид ялалт байгуулдаг. Гуравт нь эзэн Есүсийн үг болох Библиэр дамжуулан бид ялдаг юм аа. Эфес номын 6 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлдэр Бурхны үг буюу сүнсний сэлмийг аваарай гэж хэлсэн. Та дашаанда хоёр талдаа иртээ эзний үг болох сүнсний сэлмийг зүүж явна. Та Библиэд хэр ойрхон нөхөрлөж байгаагаас шалтгаалаад таны сүнсний сэлэм аль эсвэл тонгор байдаг гэсэн. Зарим нь эзний үгийг огт уншдаггүй. Тийм учраас зүгээр хуучин дотор хийчихсэн бариулж явж байна. Харахад ямар ч байсан үг байгаа. Сугавчлаад бариад яваад байгаа. Гэхдээ уншиж тунгаан бэлтгэж Бурхны үгтэй ойр амьдрдаггүй учраас за тулалт хөтгөл сугалахад хүртэл ичмээр. Сэлмээ ингээд сугалсан чинь жижигхэн тонгор говь яах вэ? За бараг сугалсан чинь ер нь ичмээр болно гэсэн үг шүү. Тэгэхээр Бурхны үгийг уншина гэдэг бол сүнсний сэлмээ агсаад тулаанд орж байгаа дайч гэсэн. Амен. Та бодож үзээрэй. Таны сэлэм хэр урт байгаа бол тонгор шиг жижигхэн утга ингээд айгуу том сэлмний хувьд ийцэн явж байгаа юм шүү. Эсвэл зүгээр бариул явж байгаа юм шүү. Суглах гад тэгэхээр шараа болоод байдаг. Тэгээ хүмүүстэй суугаад эзний үгийн талаар ярих гад тэгэхээр юу ч мэдэхгүй. Зөв бариул хийцэн явж байгаа юм шиг. Ямар ч үс итгэвч. Суглах гад тэгэхээр юу ч байдаг. Тулаан энэ шиг том шараа байхгүй гэсэн. Тэгвэл одоо сэлэм суглаач хэрэг байхгүй юм шиг. Эзний үгтэй өөр байгаа хүн их эртээ урт илд байдаг гэсэн. Амен. Хажууд байгаа нүргээ хараад таны сэлэмний хувьд сэлэм байх болтгоо гэж хэлсэн. Тонгор сэлэм. Адгийн мууны сүнсний эсрэг тулалдах хүчрхэг илд бол, хүчрхэг зэвсэг бол Бурхны үг болох сүнсний сэлэм байна. Амен. Тэгэхээр сургаал сонсч байхдаа ч гэсэн анхаарах нь сүнсний сэлмээ уртсгаж байгаа хэлбэр шүү. Заримдаа бид нар сургаал сонсч байхдаа ер нь анхаардаггүй. Утсаар яриад, мессеж бичээл тэгэл ингээ бодоос за хараад юу идэх вэ? Бац хуушрыг бууз идэх. Харж байгаа бодох хэрэгтэй. Тэгээс яг энд Бурхны үг ярьж байгаа. За юу идэх вэ гэж. Эсвэл маргааш яах вэ гэж. Шал өөрөө бодоод өөр газар тууж байгаа. Эзний үгэнд анхаарснаас болоод эзний үгээс жоохон ч гэсэн зүйлийг барьж авснаас болоод өрөөгдсөн нэг түүх байна. Дуулал номын 91-р бүлгийг Израильчууд амьдралд асуудал ирэх юм бол 3 удаа 91-р бүлгийг уншаарай гэж хоорондоо ярьдаг. Энэ нь бол Бурхны амлалтыг, Бурхны авралын, Бурхны хамгаалтын амлалтын бүлэг гэж хэлэгддэг. За ингээд дуулал номын 91-р бүлгээр нэг пастор номлож байлаа. Өнөө 91-р бүлэг дээр та намайг өдөөрөн хучраа гэсэн үг байсан. Харин тэр пастрын цуглаанд нэгэн нэлээд сонсгол тааруу настай эмээ явдаг байсан. Пастор номлох болгондоо нөгөө эмээгийн талаар санаа зовдөг гэж. Тэгээ одоо өнөөдөр хөрхөө яг юм сонссон болов яасан бол гэдэг. Эмээ хамгийн урд суун л да. Тэгээд пасторыг номлож явах үед ингээд бүр үг сонсчихгоо бусад хүмүүсээс илүү идэвхтэй ингээд бүр сонсгоол ингээд тэмүүлээд байдаг байсан. За та нар яг тэр эмээ шиг байгаасаа гэж өрөө. Гэхдээ дүлэрх тухай биш шүү. Ингээд сонсох гэж тэмүүлдэг болоорой гэж. Амен. За тэгээд сонсгоол ингээд тэмүүлдэг байж. Нэг өдөр нөгөө эмээг сургаал сонсоод дуусны дараа пастор очиж асууж эмээ өнөөдөр юм ойлгов уу? Өөстө зөндөө ойлголоо гэсэн. За яг юу ойлгов вэ? Оо эзний өд намайг хучнаа гэж ойлголоо гэсэн. Өдний талаар сургаал гэж ойлгочихсон. Тэгтэл тэндээс нэг үг авсан. Өд. Бурхан өөрийнхөө өдөр намайг хучихтай адил хамгаална гэж ойлгосон. Тэгээд нөгөө эмээ маань гэрлүүгээ явж байсан орцондоо орсон ч тог тасарсан харахгүй гэж. За тэгээд яг левнийхээ тийш алхаад явж байсан чинь нэг юм ингээд араас нь гатгах шиг болж л дээ. Хөө юу вэ гэж зодсон чинь за эмгэн минь цүнхээ өг гэсэн. Дээрэмдэж байна шүү дээ. Тэгсэн чинь эмээ нөгөө сургаалаас сонссон авсан үгээ тунхагласан. Оо өд мөрөө намайг хамгаалаач гэж хашгирсан. Эзний өдний талаар сонсоход ингэж өрөвдөж шүү дээ. Харин түүнийг хашгирангууд нөгөө өнөрөөсө перварагаад хөнгөө гараад цугцсан. Тэгээд дараа нь нөгөө эрх бүтэн сайд нэмээ ирээд гэрчилсэн байна. Эзний өд намайг хамгаалсан. Тэгэхээр эзний үгийг анхааран сонсох үед хүлээж авсан Бурхны үгнээс авсан жижигхэн үгч гэсэн амьдрал тань олон өөрчлөлт авчирдаг гэдгийг бодох хэрэгтэй.
Эзний үг бол адгийн муу ёрын сүнсний эсрэг тулалдах хүчрхэг зэвсэг юм. Сүнсний сэлэм юм. Харин таны сэлэмний хувьд сэлэм байна уу? Тонгорог байна уу? Бодож үзээрэй. Тэгэхээр бид сүнслэг ертөнцид амьдарч байна. Бодит ертөнцид амьдарч байна. Харин энэ сүнслэг ертөнц дотор маш хүчтэй тулаан болж байна. Хэн нэгэн хүнийг бурхан руу авцрах нь Тэнгэрийн улсад асар олон баяр хөөргийг авцардаг. Харин хэн нэгэн хүн бурханаас холдож төөрж бодлох нь харанхуй ертөнцид бас ялалт авцардаг. Нэг сүнс, нэг ам аврагдахын тулд ямар их тулаан болдог вэ гэдгийг бодох ёстой. Тэдний авралын төлөө залбирч, зуучлан, гуйж тэд бурхан дээр ирэхэд нь та хэрүүл болох ёстой гэсэн. Зарим хүмүүс хараад гайхаж байгаа. Пастор маань ингээд гар нугарчихсан. Одоо гараа ингээд гипс төлсөн, мөр давсан том гипстэй. Гипсний өнцг нь одоо энд яваа. Ингээд хойгилсан баатар шиг гэж байна. Тэгээд зарим нэг пастор хүн ч одоо гимтдэггүй үстэй ялаа үлдэл тойрч гэсэн, шумуул үлдэл давж ирсэн. Би бол та нартай адилхан хүн. Бурхнаар хайрлагдсанаа ойлгосон, бурхнаар аврагдсан хүн байна. Тэр битгэл нэг хүн тэгэж хэлчихсэн. Дээр би нэг коридорт явж байгаа шүгэлтлээ нэг шүгэлдмээр санагдаад. Шүгэлдсэн чинь гээд нэг итгэгч мад хэлээ. Сайн яасан бэ? Та шүгэлдсэн үү? Оо тийм. Пастор хүн шүгэлдэж болт юм. Юу ярьж байгаа мөр унган гэж гэлээ. Пастор хүн гэхээр нэг л Тэнгэрийн амт шиг байна. Би зүгээр та нарт үйлчлэхээр бурхнаар дуудагдсан. Яг л та нартай адил махтай, ястай нэг залуу бас тэгчихсэн. За пастор яах вэ? Пастор яах вэ? Пастрыг бол Тэнгэрээс татаал авчин. Биднийг бол загас товд гэдэг. Хаяа тэгсэн. Таны бурхан арай л өөр харж байгаа шүү дээ. Арай л ойрхон байгаа гинэ. Ойрхон байгаа бол үнэхээр талархаж байна эзэндээ. Харин гар угарцсан ингээд гарч ирээд номлоно гэсэн чинь надад нэг эвгүй байсандээ өчигдөр нэг оюуна гэдэг одоо намайг бас олон жил дагалдуулсан пастор руу ингээд мессеж биччихлээ. Одоо Филиппинд амьдардаг. Тэгээд би нөгөө 6 аваа явуулсан чинь гэж пастор байхыг бичсэн. Тэгжээс нэг сонирхолтой үг бичсэн л дээ. Дандаа түүхэнд чинь дайчт нь одоо тэг одоо гол дүрийн баатар тулалдаж явахдаа шархдаг штэ. Гэхдээ ялаар дуусдаг шүү дээ гэсэн мессеж явуулсан байсан. Тэгээд би бас бодож байлаа. Би ч гэсэн сүнсний тулаан дотор яваа эзний дайч. Тулалдаж явах үед бол шархтах бол биш хүдэлдэх болно. Гэхдээ миний төгсгөл бол ялалт байх болно. Амен. Яагаад гэвэл Тэнгэр газар дээрх бүхнийг захирдаг эзэн Есүсийн нэр надад болон танд байна. Бас эзэн Есүсийн цус та бидэнд ялалт болж ирсэн. Эзэн Есүсийн амьд үг та бидэнд хоёр талдаа эртээ хүчрхэг илт болж ирсэн байна. Сүнсний тулаандаа ялаасаа гэж эзэн энэ зэвсгүүдээр биднийг зэвсгэлсэн байна. Амен. Тэгэхээр ах дүүс минь бид хотоон бурхан руу авцарья. Улс үндэстнээ эзэн рүү авцрахын тулаанд үргэлжлүүлэн тулалдцгаая. Амен. Бүгдээрээ суудлаасаа босоо эзний өмнө ирья. Эзний өмнө бүгдээрээ нүдэн ханаад ирцгээе. За гэрлийг унтрааж өгөөрэй. Нүдэн ханаад эзний өмнө ирээд та бодоорой. Хамгийн эхлээд бид яг тулааны талбарт эзний хүн байж зогсохын тулд таны амьдралд адгийн муу ёрийн сүнс нэвтэрсэн ямар нэгэн хаалга онгорхой байгаа юм шиг байна. Хаалгыг томоор онгойлохгүй зүгээр өнгөцхөн багахан хэмжээд л онгойлоход тэр жижигхэн одоо завсраар жавар орсоор гэр бүхэлдээ жавартай болдог шиг. Ямар нэгэн жижиг сажиг зөвлөжгсөн та бидний амьдралд маш том асуудлыг бас тарьдаг шүү. Тэгэхээр та бидний амьдралд нэвтэрч та бидний амьдралд байр суурин эзэлсэн адгийн муу ёрийн сүнсний ямар нэгэн хүч таны амьдралд үйлчилж байгаа юм шиг биз. Хэрвээ таны амьдралд ямар нэгэн шүтэн байгаа бол би эзний хайр дотор таныг яаралчлуулан уриалмаар шүтэнээс мөрөн цэвэрлэгдэ. Энэ тэнд гартаа зүүсэн, арвнайлсан, шүншгэлсэн, майн мэгзэн уншчихсан гэсэн утаснуудыг аль эсвэл бодол санаанд тань хурцсан байгаа шүтэний сэтгэлгээнүүдээс сал. Хоёр дахь үсэнд суулаад асуудалд орно. Ширээн дээр гараад суул өрөнд орно. Энэ бүх бодлууд бол шүтэний сэтгэлгээ.
Өр тавил өрөнд орно. Харин ширээн дээр суух юм бол зохимжгүй муу байна. Шүтэн бидний амьдралын бүх хэсэгт оролцдог. Бүр бидний амьдралын гүн гүнзгий нэвтэрсэн. Амьдралыг маань бүхэлд нь оргосон гэлтэй тийм л ёрын зүйлс бидний амьдрал нэвтэрсэн. Тэгээд бүгд л айц хүчээр дүрдэг. Энгүүл тэгчин, тэгвэл ингэж гэж. Ах дүүс шүтэнээс бүрэн ангиж ир. Гэртээ амар тайван байхын тулд энэ тэнд өнгөнгөөр хэлбэр дүрс янз янзаар нь заануудыг байрлуулаад тэр заан л амар тайван авцарна гэж бодож байна. Тэгэд эний цаана байгаа нь хөгжилтэй ч юм уу, инээдтэй ч гэмээр түүх шүү. Цаан бол их удаан амтан, тайван амтан гинэ. Тэгэл амар тайван болох юм. Хөрхий. Бид нар яагаад ингэтлээ мунхарсан юм? Харин Бурхан таны гэр бүлд байр суурь гэж хэлсэн. Хэрүүл шууган тэрслэл бие биендээ итгэхгүй бие биенийгээ үзүүртэй үгээр хатардаг энэ үйл явдлууд дуустдаг юм аа. Эзэн амар тайвныг авчирдаг. Амен. Эзний нэр юу болохыг та мэднэ эзэн. Тэр бол амар тайвны ханх гэж хэлдэг. Тэр бол амар тайвны эзэн. Хангагдаж, дүүргэгдэж, дутагдсанараа нөхөгдөхийн тулд та 20 мянгад 10 мянгатыг ийш тийшээ харуулж далж байсан бол та эзний өмнө гэмшээр. Ингэснээрээ бидний амьдрал өөрчлөгддөг. Харин эзэн хичээнгүй гарыг хөрөөнө гэж хэлсэн. Хичээл зүтгэл гарах нь ажил. Ингэхдээ эзэнд найдан залбираад ажиллаа хий. Эзэн Есүсийн нэрээр ажил. Амен. Бурхан таны амьдралыг өрөөх болно. Цуглаанд байгаа нэг бизнес хийдэг залуу манус хэлж байсан. Би өглөө болгон гарахдаа эзэн залбираад гардаг. Харин оройн яг ажил дуусаад буух үед эзэн үнэхээр миний ажлыг, миний 8-аг өрөөж байгааг би харсан. Нэг удаа би урд нь хэлж байгаа хүнийг тоог хэлээд эзэн залбирсан. Эзэн Есүсээ та намайг өнөөдөр өрөөгөөч. Харин ажил дуусах үед өнөөх тоо яг тоо эсараа байсан. Урд өмнө хийж байгаагүй тэр тоог орлого болгоод би тунхагласан. Харин эзэн Есүс намайг хангасан байна гэж баян хөртөө гэрч хэлж байсан. Ах дүүс эзэн Есүсийн нэрэн дотор ялалт байна. Мөн та Бурханы өмнө дуулуургүй байдлаасаа болоод адгийн муу ёрын сүнсэнд хаалга нээсэн байгаа бол эзний өмнө гимшин энэ хаалгыг хаагаарай. Эзэн уучлгээд байхдаа хорсон гомдон яваа бол хэн нэгнийг зүрхсэтгэлтэй тээж үл уучил дотор амьдарч байгаа бол та эзний өмнө ирээд уучлалын зүрхсэтгэлээр намайг дүүр гэж өгч байгаа. Эзэн болохгүй гэж хэлсээр байтал тэрсэлж альва аригтэлд завхаар уур уцаард баригдан байгаа бол өөрийнхөө хайр амьдрал залуу насыг хэрэгтэйггүй зүйлд зарцуулж Бурханы өгсөн үнцэнтэй амьдралыг тоос шороотой хутгаж байгаа бол та Бурханы өмнө гэмшээрэй. Ингэж амьдрсан амьдрал муу ёрын сүнсний өмнө хаалгаар байдаг. Адгийн муу ёрын сүнсийг гэм нүгэл үйлдэн хүнийг завхруулсны дараа Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр эзэн шийтгсэн байдаг. Ингэж хэлсэн шийтгэл дотор чи насан туршдаа тоос шороо иднэ гэж хэлсэн. Тэгвэл Бурхан хүнийг тоос шорооноос бүтээж амин амьсгал оруулсан. Харин Бурханы амиас тасарсан, Бурханы оршихугаас тасарсан хүн нь тоос шороо шиг амьдардаг. Тоос шороотой хутгалдан амьдардаг. Харин ийм хүнээр бузар муу ёрын сүнс хоололдог юм аа. Тэр насан туршдаа тоос шороо иднэ гэж хэлсэн. Гэм нүгэлт нь бузар муу зүйлийг сонгож Бурханд дуулуургүй сахимж байгаа нэгнэр муу ёрын сүнс хоололдог. Хамгийн эхлээд бид өөрсдийн амьдралаа шалгацгаая. Таны амьдралд муу ёрын сүнсэнд нээсэн хаалга байна уу? Адгийн муу зүйлсүүд, ёрын зүйлсүүд амьдрал чинь байр сууриа эзлэхэд нөлөөлж байгаа тэр нөлөөллүүдийн өмнө нээсэн хаалга байна уу? Тэгвэл яг одоо эзний өмнө залбирая. Надад ямар нэгэн шүтэн байгаа юм байна. Эзэн би өнөөдрөөс эхлээд тэр шүтэнээс татгалзаж байна. Би гэр орноо шүтэнээс цэвэрлэн Бурхан эзэн таныг хүндлэн Тэнгэр газар дээрх бүхнийг бүтээсэн танд л хол тавилангаа даатгана гэж байгаа. Тийм шийдвэр гаргаж байгаа юм байгаа бол та байгаа газараа гараа эзэн цунгаарай. Бүгд нүдээ ханаад эзний өмнө ирье. Би шүтэнээс татгалзаж байна гэж байгаа бол гараа эзэн цунгаарай. Зарим хүмүүс хэлдэг би татгалзчихвал энэ чинь үнэтэй зүйл шүү дээ гэж. Уучлаарай ах дүүс минь. Амьдралыг та үгүй хийж байгаа үнэтэй зүйлээс татгалзаа. Амьдралыг та барьж босгох Бурханы өрөөл рүү ирээрэй. Тэр таны амьдралыг өрөөж ивэж чөлөөлөх болно.
Тэгээд та өөрийнхөө амаар тунхагдараа эзэн минь би энэ шүтэнүүдээс татгалзаж байна. Эзэн би таныг амьдралынхаа төвд зарж байна. Гэр орон, амьдрал, санхүү, харилцаа, үр хүүхдүүд, эрүүл мэнд, ажил үйлсийн манд эзэн та залрааж гэнэ. Эзнийг өргөмжлөн залбирцгаая. Бүгдээ эзний өмнөр залбирцгаая. Хүн болгон залбирцгаая эзний өмнөр. Аллилуйя.